За энэ жил 2026 онд Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсч өгсөний 100 жилийн болно. 100 жилийнхаа одоо бид томоохон бүтээн байгуулалтуудаар хийж ингэж гаргаж ирж байна. Жишээлх юм бол одоо өнгөрсөн онд зарлагдсан одоо Silver минутын төсөл бол өөрөө сүүлийн 100 жилд хэрэгжээгүй томоохон төсөл болно. 158 га дээр одоо 113 барилга зэрэг баригдана гэдэг бол бас барилгын салбар бас нэг томоохон одоо өсөлт хөгжилтийг авчрах төслөөс болох ийм төсөл гэж бид харж байгаа албаны зүгээс. За энэхүү төсөлд бол одоо бас олон монгол компаниуд ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчээр орж одоо монгол залуучууд, монгол барилгачид ажилдаа орлоготой болж байгаа нь маш сайхан ийм мэдээтэй ингэж 100 жилийн огтж байна гэсэн. За мөн Silver минутын араас одоо Улаанбаатар хотод одоо 6 дэдвийн асуудал яригдана. Мөн одоо аймаг орон нутгуудаар сэн шууршлын бус гэр ороолыг нийслэл одоо гэр ороолыг дахин төлөвлөх гэдэг томоохон төслүүд явж байна. Дээр нь одоо Монгол Улсын засгийн газраас одоо Хөмнөө хот, Хар хорин хотыг ингээ барих төлөвлөх ажлууд нь хийгдээд ингээд баригдах гэж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр ойрын одоо ирэх 20-30 жил бол Монгол Улсын барилгын салбарын одоо өсрөнгөө дараагийн үеийг ингэж гаргаж ирэх ийм цаг хугацаанд бидэнд ирсэн байна. Тэгэхээр энийг одоо бид аль болох одоо Монголын барилгын компаниуд одоо хариуцлагатай байж, үр ашигтай байж эх орныхон бүтээн байгуулалтанд гар бие ярилцах ийм алтан үе ирж байна л гэж ингэж харж байна.